Nestle-ийн мэргэжлийн хяналтын газраас өчигдөр оны эхний 8 сарын хугацаанд барилгын салбарын үйлдвэрлэлийн талаарх мэдээллийг олон нийтэд нээлттэй танилцуулсан. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа барилга үйлдвэрлэлийн нийт компаниудыг хамарсан уг үйл ажиллагааны талаар зарим цахим хуудасаар мэдээлэхдээ 5 шүтээн, Alтай Construction, Уран Нинж, Наран Титан, Жигүүр Гранд зэрэг компанийн барилгын үйл ажиллагааг Nestle-ийн мэргэжлийн хяналтын газраас зогсоосон гэжээ. За улмаар бизнесийн эдгээр байгууллагаас ташаа мэдээлэл онлайн ертөнцид тарснаар бизнесийн нэр хүндэд нь сөргөөр нөлөөлж байгаа талаар манайд мэдээлсэн юм. За үнэн мөний эрэлт бид Монгол улсын барилга үйлдвэрлэлийн үндэсний ууган компани болох Жигүүр Гранд Группийн барилгын талбайгаас энэ талаар тодруулсан юм. Манай барилгын талаар хаагдсан гэсэн мэдээлэл бол худлаа юм аа. Манай үйл ажиллагаа хэвэн явагдаж байгаа юм аа. За газар дээр нь очиж мэдээлэл авахд юм байна. Жигүүр Гранд Группийн барилгын талбайд үйл ажиллагаа нь хэвэн явагдаж байна. Тус группийн барилгын хэсэгт өдгөө 200 гаруй монгол хүн ажлын байраар хангагдан ажилддаг юм байна. 100% монгол ажилтны хөдөлмөр хүчээр өдгөө 26 дахь жилдээ барилгын үйлдвэрлэл тасралтгүй эрхэлж байгаа гэдгээрээ онцлог. Ерөнхийдөө бол дээр нэр дурдсан үйл ажиллагаанд зогссон хэмээн цахим хуудсуудын ташаа мэдээлсэн байгууллагуудаас ердөө нэгийг нь онцлон сурвалжлахад ийм байна. Бизнесийн үйл ажиллагаа нэр хүнд хорон мөчтэй уралдан өсөж өндийдэг атал аль нэг хэвлэлийн байгууллага хэн нэгэн сэтгүүлч буруутай анзаарахгүй үйл ажиллагаанаас болж гин зэмгүй үндэсний үйлдвэрлэгчдийн урам зоригийг мохоох учиргүй. Үзэг нэгт гэгддэг салбар нэгт байгууллагууд болох нэр бүхий цахим хуудсуудын өмнөөс үндэсний үйлдвэрлэгч дээрх компаниудаас хүлцэл өчье.